Шинэ 7 хоногийн эхний өдрийн мэндээ өнөөдөр Иохан 18 дахь бүлгээс авсан үгсээ та нартай хуваалцах гэж байна. За Иохан 18-ийн 36 дахь эшлэл дээрээс ариун сүнс үгээ өгчээ. За тийм уншия. Есүс миний хаанчлал бол энэ ертөнцийнх бишээ. Хаанчлал минь энэ ертөнцийнх байсан бол намайг эвдээчүүдийн гарт өгөхгүй тул зарцнаар минь тэмцэх байсан. Харин одоо миний хаанчлал энэхих биш гэлээ. Амен. За энэ ишлэлийг бариад бодоод ингээд тунгаагаад байж хаад яг эхний өгүүлбэр зүрхэнд минь маш их нэг хадагдаж бодогдлоо л доо. Миний хаанчлал бол энэ ертөнцийнх бишээ гэдэг энэ өгүүлбэр. Тэгээ түүний хаанчлал энэ ертөнцийнх биш, харин Тэнгэрийн хаанчлал. Тэгээ би Тэнгэрийн хаанчлалын талаар ингээд ургуулад ингээд бодсон. Тэгээ Тэнгэрийн хаанчлал бол мөнхийн хаанчлал тий. Түүний хаанчлал бол мөнхийн хаанчлал юм аа гэд бодогдсон. Тэгээ Тэнгэрийн хаанчлалын талаар бас шинэ гэрээ номон дээр маш их гардаг тий. Тэгээд Матай номоо бас ингээ эргүүлээд буцаад эргүүлж харлаа л да. Тэгээд Тэнгэрийн хаанчлалын талаар ариун сүнс надад тийм 3 зүйлийг дахиад сануулсан. Тэгээд хамгийн ихнийх нь Тэнгэрийн хаанчлал бол маш үнэ цэнтэй гэдгийг энэ бол маш үнэ цэнтэй зүйл гэдгийг ингээ санууллаа. Тэгээд энэ дээр 2 сургаалт зүйлийг сануулсан. Эхнийх нь Эрдэнэс нуусан талбайн талаар тий. Тэг хүн Эрдэнэс нуугдсан тэр талбайг олоод тэг бүх зүйлээ өөртөө байсан бүх зүйлээ зараад тэр талбайг худалдаж авч байгаа. Тэг хоёрт нь их үн цэнтэй тий ширхэг сувдыг сувд ингээ хайдаг хүн олоод тэг яваад өөрт байсан бас бүх зүйлээ зараад түүнийг ингээ авч байгаа юм 2 сургаалт зүйлийг санаасан. Тэгээ Тэнгэрийн хаанчлал нь бол яг энэ шиг юм аа гэд хэлсэн байсан. Өөртөө байгаа бүх зүйлээ зараад ингээд авч байгаа. Тийм үн цэнтэй Тэнгэрийн хаанчлал. Тэгээ хоёрт нь болохоор Тэнгэрийн хаанчлал бол миний амралт юм аа. Миний мөнхийн гэр орон юм гэдгийг бас надад сануулсан дээ. Тэн дээр ямар сургаалт зөвлөлийг сануулсан бэ гэхээр гिचийн үрийн талаар сургаалт зөвлөл байсан. Тэг гिचийн үрийг хүн аваад тайраад тий. Тэг тэр гिचийн үр нь бүх үрээс жижигхэн хэрнээ ургахтаа ингээ ургамал ногооноос илүү томроод мод болоод ингээ ургаж байгаа. Тэг тэр модон дээр нь Тэнгэрийн шууд ирээд мөчрүүд дээр нь үүрээ цасдаг гэд гарч байгаа тэр сургаалт зөвлөлтөр. Тэг яг үүрээ цасдаг Тэнгэрийн шууд ирээд мөчрүүдээр нь үүрээ цасдаг гэдэг хэсгийг яг унших үед тийм биш дээ. Миний үүрээ цасах газар бол миний мөнхийн гэр орон болсон Тэнгэрийн хаанчлал. Үүрээ засаад ингээд хамгийн амар тайван байх газар л Тэнгэрийн шууд үүрээ засаж байгаа. Тийм бол миний амралтаа олох миний хамгийн амар тайван байх газар бол Тэнгэрийн хаанчлал дах миний гэр орон миний тэр мөнхийн гэр орон юм байна гэдгийг яг ариун сүнс зүрхэнд минь ингээд хэлж өгсөн. Тэгээд үнээр эзэнт талархсан яг тэр мөчөд. За тэгээд 3 дахь Тэнгэрийн хаанчлалын талаарх зүйлийг сануулсан зүйл нь юу вэ гэхээр эсгэгч хөрөнгийг нэг эмэгтэй аваад гурлан дотор хийгээд тэгээд тэр гурил ингээ хөөж байгаа тэр сургаалт зөвлөлийг бас харуулсан ба. Тэгээд энэ дээрээс би юу ойлгож авсан бэ гэхээр Тэнгэрийн хаанчлал хүний зүрх сэтгэл яг бурхнаар өөрчлөгдснөөр эхэлдгийг ингэж олж харсан ба. Тэгээ хэдийгээр тэр нь ил харагдахгүй ч гэсэн хүний яг зүрх сэтгэлийг эзэн ингээд цэвэрлээд хариусгаад тэгээд мөн даруусгаад тэр дотор олон эдгэрэл явагдсны дараа явагдснаар ингэж эхэлдэг. Тэгээд тэр нь аяандаа ингээд гадагшаага ингэж ерөөл болж босод руу урсаад тэгээд тэгж Тэнгэрийн хаанчлал ингэж тэлэгдэж үл үзэгдэх тэр жижигхэн зүйлээс яг ингээ миний зүрх сэтгэлийг ингэж өөрчилснөөр явагдаад ингээд тэгж Тэнгэрийн хаанчлал тэлэгддэг талаар ариун сүнс ингэ сануулсан. Тэгээд ийм 3 зүйлийн талаар сануулсан байна тий. Тэгээд энэ дотроос эдгээр зүйлсээс нэг зүйлийг өдөр бүр санаж амьдрах гэстэй бас ариун сүнс сануулсан. Тэр нь юу вэ гэхээр энэ дэлхийн амьдрал дээр төвлөрч амьдрах биш, харин мөнхийн гэр болсон хаан аавын хаанчлал байдаг тэр Тэнгэрийн хаанчлал тэр төвлөрч амьдрахыг ингэ санаасан байгаа.
Тэг хэрвээ би ингэж амьдрч чадах юм бол миний амьдрал итгэл найдвар, амар тайван, зориг тэмүүлэлтэй, баяр хөөртэй байж чадах юм байна гэж харж авлаа. Тэг эзэнд бас үнэхээр талархаж байна. Ариун сүнсэнд бас энэ ойлголтыг өгсөн бас үнэхээр талархаж байна. Тэгээд товчхоног залбираа дуусгая. Тэгээд Иесус эзэн минь ээ, тань талархын энэ үгийн төлөө таны хаанчлал үрд мөнх, таны хаанчлал мөнхийн хаанчлал, таны хаанчлалд ингэж танаар сонгогдож орсондоо үнэхээр талархаж байна аав. Тэгээд устдах зүйл дээр бас харин үл устдах таны хаанчлал дээр өдөр бүр төвлөрч амьдрахад минь та туслаач аав. Тэгхийн бол би баяр хөөртэй, итгэл найдвартай, зоригтой амьдрах учраас үнэхээр энэ зүйл дээр төвлөрч амьдрахад минь надад туслаач аав. Тэгээ бас таны хаанчлалын үйл хэрэгт тантай гар нийлүүлэн оролцож амьдрахад минь, ажиллахад минь үнэхээр та ажиллаж амьдрахад минь та туслаач гэж бас танаасаа гуйн залбирч байна. Тэг үнэхээр бас таны хаанчлал тэнгэр жишээгээ бас энэ газар дээр миний амьдрал дээр бас ирэх болтугай гэж залбираад дуусгая. Тэгээ эзэн танд үнэхээр талархъя. Амен. Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. За тэгээд баярлалаа та нартаа. Тэгээд дараагийн үгийн ойлголтоороо уулзлаа. Түр баяртай.